Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ Японы маш алдартай хоол гюдоны хэрхэн хийх талаар танилцуулъя. За гюдоны онцлог бол маш нэмгэн хэрцэн махтаагаараа онцлогтой. За орох орцуудыг тайлбар хэсэгт наривчлан бичиж оруулсан байгаа. За ингээд махнаасаа эхлээд бэлтгэе. За гюдон амттай болох хамгийн нэг чухал онцгой point бол маха маш нэмгэн хэрчих явдал юм. Маха 1.5-аас 2 мм-ийн зузаантайгаар хэрчинэ. За ингээд маха бэлтгэхдээ уртааш нь 3 см орчим хэрчиж бэлтгэнэ. За дараа нь сонгино бэлтгэн. Сонгино бэлтгэхдээ 5 мм орчим зузаантайгаар хэрчинэ. За үүний дараа цагаан гагаа цоркоор үрж бэлтгэнэ. За маха эхлээд бэлтгэхдээ буцалж байгаа халуун усанд 1 удаа буцалгаад авна. За ингэх нь бүхрийн махнаас маш их нэтгэлэг гардаг учраас 1 удаа буцалгаад ингээд цэвэрлээд авсан мах дахин буцалгахад дахиж нэтгэлэг гарахгүйгээр маш амттай болдог. За ингээд буцалсан усанд маха хийгээд булгуулад ингээд цэвэрлж байгаа маягаар 1 удаа буцалгаад маха шүлнээсээ гаргаж авна. За одоо маха чанах шүлээ бэлтгэе. За эхлээд усаа хийн. Усаа хийснийхэн дараа амтлагчудаа нэг нэгээр нь дараалалаар нь хийн. Шою, мэрийн, саке, элсэн чихэр, цагаан вино, үрсэн цоркоор үрж бэлдсэн цагаангаа, мөн дээрэс нь хуурай даши шүлэг хийнэ. Шүлээ буцлаад эхлэхээр сонгино хийн. Сонгино хийгээд 10 минут зөөлөн галаар буцалгана. За 10 минут буцалгаад сонгино маань зөөлрөөд ирэхээр дээрэс нь бэлтгэсэн маха хийн. За ингээд маха хийсний дараа дахин 10 минут буцалгана. 10 минут буцалгахдаа бас зөөлөн галаар буцалгана. Дээрэс нь тугалган цаасаар таг маягаар тавиад өгвөл шүл маань ширгэхгүй амттай шүл болно. За ингээд 10 минут буцалсны дараа амттай гюдон маань бэлэн боллоо. За аягандаа будаага хийгээд дээрэс нь бэлэн болсон гюдоныхоо махыг хийгээд ингээд амттай гюдон маань бэлэн болно. За гюдон гэдэг хоолны нэр нь учир нь гэхээр гюнику гэдэг үгний гю гэдэг энэ аваад өхрийн мах гэдэг үгний гюг энэ аваад донбури гэдэг энэ том аягыг бол донбури гэж хэлдэг. Тэгээд энэ дон гэдгийг авсан байна. Ингээд гюдон гэсэн нэртэй. За аяганд хийсэн өхрийн мах гэсэн утгатай. За энэ бенишога буюу энэ дарсан цагаан гаатай хамт ингэж заавал хачир болгож иддэг байгаа. За та бүхэн минь хийгээд үзээрэй. Маш амттай гюдоныг та гэртээ хийж сурлаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.